Хаавал дүүргийн 24-р хорооны шинэ өргөө хотхны баруун талын автозам өнгөрсөн жил шинээр баригдсан сургууль цэцэрлэгийн барилгын ажлын явцад байнгын хүнд машин механизмын үйлчлэлээр их хэмжээний эвдрэл үүссэн байсныг тус хотхны оршин суугчид 24-р хорооны засаг дарагт хүсэлт тавьсны үндсэн дээр Хаавал дүүргийн төсвийн хөрөнгөөр Хаавал зам засвар ашлалт орон нутгийн өмчөд аж ахуйн тооцоо үйлдвэрийн газар нь халуун асфальт бетоноор хүчит засварлаа. За манай Хаавал дүүргийн 24-р хороонд байрладаг 1060 айлтай 20 аж ахуйн нэгжтэй 3000-аас 4000 оршин суугчид байдаг юм томоохон хотхон хороол юм аа. Одоо өнгөрсөн жил манай хотхон хороолд маань баг сургууль цэцэрлэгийн барилга баригдсан. Үүнтэй холбоотойгоор авцам маань одоо хүнд машин механизм болмоос гэмтсэн. За үүнийг бол манай сөөх болон одоо оршин суугчдын хүсэлт бид нэр хороондоо болон Хаавал дүүрэгтээ гаргасан. Үүнийг одоо энэ Хаавал дүүргийн зам засвар ашлалтын компани манай замыг бол янз бүр засаж өгч байна. Замыг маань зарим хэсгийг маань бүтэн хувцалт хийж, зарим хэсэг маань нөхөн хувцалтыг хийж засварын ажлыг хийж байна. Энэ бол их чанартай сайн идэж байна гэж одоо бид нар үзэж байна.